Увс аймгийн түүхт 100 жилийн ойг огтон зохион байгуулж байгаа бид увсчууд хандивлагчдын уулзалт тэнгүүнд хүрэлцэн ирсэн хүндтэй зочид маань та бүхэндээ зориулж өнөөдрийн үйл ажиллагааг хөтлөн өнөөдрийг биднийг хөглөх хүндтэй элбэмийгээ уулзуулж байна. За дид хурандаа яруу найрагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Урт насангийн Пүрэвсүр ах маань хүрэлцэн ирсэн байна. За сайхан урдж байна уу та? Сайхан урдж байна уу? За өнөөдөр яг ямар мэдрэмжтэй байна та? За энэ жил төрөлх нутаг унсан газар угаасан усны маань 100 жилийн түүхэн их ойн босоо ингээд ирж байна. Өнөөдөр энэ сайхан ой дээр ер нь увсчууд бид нар бүгдээрээ бодлоо юунаараа, сэтгэл ухаанаараа, авьяас чадвараараа, буян заяагаараа бүхэл үйл зүйлээрээ бид нар өнөөдөр нэгдэж нэг сайхан атгсан гар шиг, нэг сайхан Монгол гэр шиг байж бид нар өнөөдөр 100 жилийн түүхээ өнөөдөр тодоос тод хамгаалж үлдээх юм учиртай. 100 жилээр бид нар байна. Энэ бол юутай их аз завшаан, юутай их буян заяа. 200 жилээр яг үндэ бол өнөөдөр энд ирсэн хүмүүсийн хинж байхгүй. Тийм болохоор энэ 100 жилийн түүхэн цаг дээр бид нар өөрсдийн байгаа сэтгэл оюун бүхэл үйл зүйлээ өнөөдөр энд яг ингэж жинхэнэ бурхны майн тарин шиг шившин байж өнөөдөр бид нар 100 жилээ жинхэнэ донслогсон сайхан болох юм учиртай. Өнөөдөр энд ингээд хүрэлцэн ирсэн нутгийн зонголоо ингээ харж яхад үнэхээр бас нэг бүх хүмүүсийн нүдэнд нь баярын жавхаа гэрэлтсэн ил оролцохгүй 100 жил маань бас нэг жаах юм дутчих үедээ гэсэн юм сэтгэл зөөлүүлээр хүрэлцэн ирж байгаа нутгийн зонголоор үнэхээр маш их бахархаж байна. Сэтгэл үнэхээр бас увс далаа шиг цалгиж байна. Тэгээд хэдхэн мөчийн дараа энэ сайхан арга хэмжээ маань эхэлнэ. 1000 гаруй хүн зогулсан ийм сайхан өргөн дэлгэр арга хэмжээг ер нь бол өөрөө аймгийнхан зохион байгуулж чадахгүй байх таа гэсэн бас хувь бас нэг ийм омгших бодол нутгийн хүний хувьд бас ингээд бодож байна. Мараа нутгийн тэгээд эвтэйдээ үнэхээр сайхан байна. За баярлалаа. Нутгийнханд таныг хүндэтгэн хүлээж байна. Увс гэсэн нэгэн сэтгэлээр цул болж түүхтэй байгаа өргөн нийжгэр тэмдэглээрээ би миний оролцоо дутчихгүй гэсэн халуун сэтгэлийг урдаа бариараа хэмээн Урт насангийн Пүрэвсүр ах маань уриалж байна. Баярлалаа.